За ямар ч үсэн энэ Монгол улсад нас баралтын шалтгааны 34.5-аас 35%-ийг эзэлж байгаа энэ шалтгаан нөхцөлийг бууруулах түүн зориулсан энэ төрийн шийдэл хөрөнгө оруулалт за зээл тусламж ямар ч тач нэг эмнэлэг одоо бий болох гэж байгаад бол баяртай байгаа. Энийг бол 100% дэмжинэ. Нэгдүгээрт асуулт нь болохоор энэ нас баралтын ойролцоогоор 35%-ийг эзлээд байгаа тэргүүлэх энэ шалтгаан нөхцөл энэ эмнэлэг баригдсанаараа одоо симуляц буюу төсөөтэй аргын загварчлалын судалгаагаар нь хичнээн хөв буурах бай. Энэ асуулт яагаад асууж ийн гэхээр ер нь цаашдаа бид нар ч нөгөө бүсчилсэн хөгжилгээд 6 орон нутгийн бүс байна. За төвийн бүс нь одоо Улаанбаатар хотоо ойрхон гэж үзэх юм бол бусад 5 бүс байгаа. Цаашлаад одоо тодорхой хэмжээгээр бүсүүдийн нөгөө бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалт чинь нийгмийн одоо эрүүл мэнд болон эмнэлгийн боловсролын дэд бүтцүүдийг сайжруулах юм агуулга байгаа шүү дээ. Тэр ер нь бол цаашлаад одоо шилбэл Баруун аймаг эсвэл бол одоо говийн бүс ч гэдэг юм уу. Яг ийм чиглэлийн 5 шатлалтай 5 дугаар шатлалын ч гэдэг юм уу ийм эмнэлгүүд барих юм уу? Энд ер нь цаашаа Шимбүрэн сайдаа яг одоо энэ эрүүл мэндийн салбар дахь багтаамж агуулгаараа энэ эмнэлэг 4-5 жилийн дараа баригдаад ашиглалтанд орсны дараагаар яг одоо тэр нас баралтын шалтгааны яг энэ эмнэлэгтэй хамааралтай зүйл нь хичнээн хуваар буурах бай. Энд яг тодорхой судалгаа байна уу гэж асууж байгаа. Ягаад нэг асууж байгаа гэхээр том багтаамжийг ойлгох гэдэг байгаа байхгүй. Хоёрдугаарт та сая хэлж гин заяа гişүү асууж гин. Ер нь бол сая хавар 2 сарын 3-4-нд утааны сонсогдлын үеэр мэдээж энэ монголчуудын амьдралын хэв маяг идэж ууж байгаа зүйл хэрэгжилж байгаа тос гаднаас орж ирж байгаа импортын бүтээгдэхүүн стандарттай холбоотой зөндөө зүйлүүд яригдсан. Гэхдээ хүний өөрийн одоо амьдралын хэв маягийг хичээгээд хортой утаатай орчинд амьдраад чармаагаад эрүүл мэндэнд занал хийлж байгаа энэ орчин нөхцөлийн тухай бид бас судалгаа айгуу муу байлаа шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ утааны асуудал одоо ингэж эхэлж байна. Тэнгүүд энэ хор тавтрын шууд шалтгаан ингээд та бас энэ урлыг удирдахжсэн, сонсголыг удирдахжсэн. Тухайд эрүүл мэндийн төрийн нэрмжийн дарга очроод юу гэж хэлсэн гэхээр ерөөсөө монголчуудын нийтлэг нас баралтын шалтгаан нөхцөлийг зүй тогтлоор судалдаг тийм лаборатори байх хэрэгтэй юм байна. Улс орнууд тийм байгуулчлаа гэсэн. Тэгээ ийм лабораторич гэдэг юм нэг юм байгуулад нэг ийм одоо судалгаа шинжилгээнд суурилсан шийдвэр гаргалт хөрөнгө оруулалтын донд богино донд урт хугацааны нэг юм загварчлаа хэдүүлээ ойлгохгүй болохоор ерөнхийдөө бид нар эмнэлэг гэл зарчмыг дэмжин штэ. Сайн хэлж штэ 126 гишүүн versus 120 ортой эмнэлэг гэл те. Асуудал бид нар урт хугацааны судалгаанд суурилсан байдлаар хандахын тулд аливаа нэг ингээд ерөнхий симпати сэтгэл хөдлөлөөр биш нухацтай шийдмээр. Энд дээр та мэдээлэл өгөөч. 3 дугаарт 1 минут сонгож болох байна. Дэмжсэн хоо. За, Эрдэнэт гишүүн 1 минут дэмжигэй. 3 дугаар тэр өнгөрсөн хавар эрүүл мэндийн удирдах ажлын зөвлөгөөн дээр ерөнхийлөгчийн ивэл дээр болсон. Тэнд ямар мэдээлэл явсан бэ гэхээр зөвхөн бүгд найрамдах Солонгос улс руу жилд 200 орчим сая долларын гадагшаа одоо валютын урсгал явж байна. Энэ бол яг иргэдийн халааснаас хашаа байшингаа зараад хамаг юмаа барьцаанд тавиад бүх юмаа дэнчин тавиад явж байгаа. Тэгэхээр энэний яг хичнээн процент нь шийдвэл яг энэ зүрх судасны асуудал бөгөөд энэ эмнэлгийн асуудал дотоодоо шийдэгдлээ гэж бодоход энэ валютын гадагшаа явж байгаа урсгал хичнээн өөр одоо эх оронд үлдэх юм. Тэгээд хичнээн иргэд одоо ядуурлаас аврагдах гэдэг ч юм уу. Яг иймэрхүү яг эдийн засаг харилцаа хамаарлын тооцоо судалгаануудын талаар мэдээлэл өгөөч. За, Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. Сангийн сайд чухлан 6 номер. За, Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. За, би тэр нөө төлбөрийн тэнцэлтэй хэсэгтэй холбоотой мэдээлэл өгье. Түрүү номын гишүүн бас ярьж ирсэн. Монгол банкны судалгаагаар төлбөрийн тэнцэлтээр манай гарах урсгал дээр эрүүл мэндийн аялал жуулчлал буюу гадагшилж байгаа урсгал дээр 163 сая долларын төлбөр төлдөг юм байна. 163 сая доллар шүү. За, үүний 60% тэнцэх одоо эмчлүүлэгчтэй цуг явж байгаа хамаатан садан тэр баг бас нэмэлт зардал гаргад юм байна. 60% тэнцэх. Тэгэхээр эн чинь үндсэндээ бараг 220-30 сая долларыг бид эрүүл мэндийн салбарт дандаа гадагшаа төлж байна гэсэн үг. Гадагшаа төлж байна гэсэн үг. За саяын таны хэлж байгаа тэр 30-35 гэдэг дээр бид нар ойролцоогоос харж болох бах. Тэгэхээр нэг чинь 70-аас 80 сая доллар одоо яг энэ зүрх судасны чиглэлийн гадагшлах урсгал дээр явд юм байна. Тэгэхээр энийг бид үнэхээр одоо дэлхийн хэмжээний, олон улсын хэмжээний, бүс нутгийн хэмжээний 5 дугаар зэрэглэлийн эмнэлэг барьж чадах юм бол энийг нэг
ер нь бүтэн аваад үлдчих болов гэсэн зорилготой шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр ийм хэмжээний одоо бид нар урсгал авах юм. За дээрэс нь одоо бүс нутгийн гэж байгаа бол ийм хэмжээний бас тодорхой хэмжээний ийм аялал жуулчлалын бас наашаага авах юм урсгал гарч ирэх нь болов уу гэж бас ийм хүлээлт байд юм байна манай одоо ерөнхий салбарынханд тий. Чимүрэн сайд нэмж хариулт өгье. 5 номер. За тэгэхээр ерөөсөө бид энэ төсөөлөл их чухал байдаг. Тэгэхээр энэ 5 дугаар зэрэглэлийн агшин төвшний энэ эмнэлэг байгуулагчнараа төрөлцсөн мэргэжлийн эмнэлэг байгуулагчнараа ерөөсөө хамгийн гол зорж байгаа зүйл бол бид нас баралтыг 60-аас 65%. Тэр дотроо бүр анхаарал татж байгаа зүйл бол эн чинь нөгөө 44-өөс 65 насны буюу эд хөдөлмөрлөх насны хүмүүс нас бараа дахирдт болоод байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ нөхцөлийг 25% бууруулна. 25%. За дээрэс нь бид бол ингэж харж байгаа шүү. Энэ бол ерөөсөө ганцхан нэг төв бариад л Монгол улс одоо зөвлөх судасны асуудлаа бүгдийг шийдчихнэ гэж байгаа зүйл биш. Би түрүүн хэлсэн дараагийн та бүхэнд бас танилцуулах гэж байгаа төсөл маань ойрын одоо 2-оос 3 жил хэрэгжиж байгаа бүх аймагуудад харуулж шигдээсийг эмчилдэг төвд барина. Бүх аймагуудад. Гэхдээ эмнэлэг барихтаа биш. Тоног төхөөрөмж хүний нөөц сургалтыг хийн. За байшин дутуу газар байшингийн бариад явах юм. Тэгэхээр энэ хоёр хоорондоо бүгд ингээд холбоотой. Одоо баригдах байгаа энэ төв маань сургалтын том бааз. Нөгөө эмчнэрээ сургадаг телемедицин. Энэ хамгийн чухал зүйл шүү. Одоо хэрэгжээд байгаа. Захим систем бий болчихсон. Энэ Люксембургийн 8 удаагийн төслөөр ямар өвчтнийг тэр хол байгаа доронтоос ч юм уу одоо увсаас ч юм уу ховдоос нааш нь шилжүүлэхгүй яаж шилжүүлэх юм шилжүүлж явж байхдаа ямар эмчилгээ хийх юм бэ гэдгийг хүртэл шийдэг юм тогтцсон. Энийгээ илүү сайжруулах энэ нөхцөлийг хангаад ингээд явнаа. Ерөн гадагшаа явж байгаа урсгалыг зөвхөн одоо ойрхон хийсэн судалгаагаар харахад 2018-аас 19 онд 141 сая доллар гарсан. Бусад одоо гэр бүлийнхэн зардалт нь 91 сая доллар. 64.3 нь эмчилгээний бус зорилгоор зүгээр л гадагшаа мөнгө урсаал яваад байгаа. Энэ бүх мөнгө бол одоо Монголд л байх хэрэгтэй.